Hello. Guys би амар хичээд байна. За ороод ир. Энэ манай өрөөний номерны баядаг хийчих шиг нэнгэр явах гэж байгаа. За манайх ингээд нэг ийм хаалгаар орж игээд тэгтээ 5 өрөөтэй ингээд коридороор яваад тэгээд нэг ийм том ширээгаа эдний бидний хаяада юм тоглож моглаад юм цог идэхээр суудаг юм. Тэгээд ерөнхийдөө энэ хэсэг бол бидний ийм shared space ахгүй юу? Энд чинь нэг ийм том толтой хоёр каранттай. Тэгээд хоёр энэ дотор 0 байгаа. Гэхдээ одоо 0 харуулмааргүй юм шиг. Тэгээд 0 дотор бас шүвшүүртэй. Гэтэ бид нар энэ дотор байгаа шүвшүүрийг ашигладаггүй. Энд дахиад нэг шүвшүүр байгаа. Тэгээд энэ шүвшүүрэндээ ер нь бүгдээрээ усанд ордог. Тэгээ халуус авахтаа мөнгө төлж ордог гэж боддог guys. За. Одоо ингэж яваад хамгийн заадлах нь өөрөө миний өөрөө. Би шалаа аваачихсан боллоо. Таавчгаа тайлахгүй болохгүй гэж. За бидний мэдээж өрөөлгөө орохдоо карта уншуулах хэрэгтэй. Карта марчвал өрөөлгөө орж чадахгүй. Тэгээ өрөөлгөө орж чадахгүй бол доор очиод ай дээр очиод карта авдаг. Тэгээ карта авахдаа ер нь жоохон бас ягнуулдаг. Тийм боллоо карта марчаж болохгүй. За, ер нь бол миний өөрөө жоохон жижигхэн цамхан байгаа шүү заяа. За ингээд орж ирээд ер нь хамгийн түрүүнд бол миний сайхан худалдаж авсан хэвээс минь ага цахан өнгөтэй. Тэгээд би ингээд нэг хэвээс авсан чинь надад дахиад нэг хэвээс явуулчихсан байсан. Тэгэхээр би хоёр адилхан хэвээстэй болсон гэсэн үг. Тэгээд энэ бүр өнгөө 30,000-аар хоёр хэвээс авсан гэсэн үг. Галзуугаад дээ. Тэгээд энэ муухай болох юм бол дараа нь энийгээ ашиглана. За ингээд хэвээс тэгээд хоёр чимдаанаа ингээд энэ тавьсан байгаа. За энэ чимдаан тэгээд цүнхэнхээ тавьчихдаг юм. За тэгээд энэ бол угаасаа бидний ширээн хамгийн чухал юм гэж. Тэгээд ийм гэрэл авсан. Энэ гэрэл бол маш их хэрэг болж байгаа. Манай цаах ингээд жижиг уучраас нэг гэрэлгээ орж ирдэг байхгүй юу? Тийм болохоор гэрэл бол маш хэрэгтэй. Тэгээ угаасаа энэ ширээн дээр л бараг хамаг цаг өнгөрүүлж байгаа юм чинь. Тэгээ миний ширээн дээр энэ синс байна. Тэгээ уртсгагч байна. Тэгээд энэ миний эмний хайрцаг байна. Тэгээд салбитик байна. Ийшээ харах юм бол тойл байна. Тэгээд нэг аяг маань энэ төрөвч маань байна. Тэгээд миний нүрээ харьцдаг салбитик байна. Тэгээд дээшээ явах юм бол энд ингээ миний хичээлүүд байгаа. Тэгээд миний зоосны цүнх байна. Төрөвч. Энийг манай найз өгч ирсэн юм. Төсөлтөр маань. Тэгээд камерны гэр тэгэл янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юм. Тэгээд нэг амар хүүхэн захианууд намайг явахад өгсөн захианууд байна. За энэ дахиад нэг синс байна. Тэгээд миний нүдний шилнүүд байгаа. Миний нарны шилнүүд, хоёр нарны шил. Тэгээд миний power bank. За тэгэл эмнүүд маань ерөөхдөө энэ ингээд байгаа заяа. Тэгээд энэ хараа нэрээ бид нөгөө цуг явж байхдаа сая сүүл явж байхдаа цуг ахуулсан зураг маань. За тэгээд ийшээ болвол миний шүүгэн шүүгийг одоо харуулах яг за. Оо. За энд ингээд хоёр альчуураа үлгцэн. Тэгээ энэ даавар нь би ингээд цамцнуудаа тавьсан. Цамцнууд палажнууд тэгээ дээгүүрээ подолк бас цамцнууд байгаа. Тэгээ цаагаараа миний бас нөгөө гар цүнхнүүд эднэр байна. Тэгээшээ харах юм бол миний skin care-үүд байна. Угсаа хятад эрэгтэй хүмүүс skin care шампунь нэрээ амар их авчираараа ер нь хятад эрэгч байгаа хүн байвал ашиглах хэрэгтэй шүү. За тэгэхгүй бол юмнууд нь тохирохгүй байх магадлал амар өндөр. За тэгээд тийшээ доотлолт нь бол ингээд миний нүүрний аппарат тэгээд хөвөн зүүн тэгээд нүүрний будаг өндөртэй уснууд маань байна. Тэгээд доошоо миний гутлнууд байна. Оо яна sorry. Миний гутлнууд байна. 3 пүцтэй ирсэн нэг крокстэй. Тийм юм байна. За. Одоо штий. Одоо ийшээ бол би ингээд пиндода авахтаа одоо болны мэн болох байна гэж туршиж үзсэн миний хямдхан ханы постэр байна. Гэтэ амар хөөрхөн харагдаж байгаа зү юм өнгөтэй. За энэ миний цааны тавцан дээр энэ хавьд бол миний ер нь галтгооны хэсэг байна. Энд чинь ингээд гамбан зүй байна. Тэгээд будаа хашаагч байна.
Carbonara байна. Carbonara гинэ. Булак байна. Тэгээ сая авсан юмнууд маань. Тэгээд энэ чинь хутаг цаах сэрээ аяг маяг манаага. Тэгээд давсан масаага. Ширээний доотлохоо сая үзүүлэх юм барьсан биш. За яах юм. Ширээний доотлолт маань юу байгаа? Будаад хүмүүс бог хагийн сан байгаа. За тэгээд ингээд харж байгаа шил миний цонх амар жижигхэн байхгүй. Тийм болохоор гэрэл баг орж ирдэг. Тэгээ ингээд өрөөний гэрэл манаас нэг тод биш заяа. Тэгэхээр тийм байна. За тэгээ ийшээ заяа хоёр давхартаа ортой. Тэгээд шатныхаа доор бид нэр энэ чинь ингээд ийм шүүгээтэй. Тэгээ шүүгэн дотроо би бас ингээд хувцас хийчихсэн. Энэ дотрог бол миний өмднүүд байна. Энэ дээдлийн хат нь бол ингээд миний цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд маань байна. Жохон. Тэгээд доошоогоо бол миний баг өмсгүү өвлийн хувц мувц нэг тиймэрхүү юм байгаа да. Тэгээд дээр бол нэг ороогоо. За би та нарт ороо харуулчих заяа. Дэшээ гараад ороо. За энэ бол ингээд миний ороо гэж байна. Энэ хараа манай гэрэл ийм учраас нэг сайн татаастаггүй. Тэгээ ингээд ортой. Бэл болж ин да. Нэг ийм л жижиггүй өрөөнд дотор амьдарч байна. Одоохондоо болж ин. Яг хоол хийх ер нь л амар асуудалтай. Бид нар ингээд нэг давхартаа нэг гал таваатай. Тэгээ чинчээний очиж хоолоо хийх хэвээр өрөөнд дотроо будаа муудаага ашиглаж болохгүй. Тэгээ бас цэг гал тохон ийм бас share space ахгүй нэг давхарт нэг байдаг. Тэгээ дотроо бас угаалгах машинтай чинчээний очиж хувц муцаа авах хэвээр. Тэгээ байж гин. Yay. За. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэг дээр юу хэмэдэхгүй л анилдаа гэж. Баяртай.